бие ундраг бордооны үйлдвэр. Дархан гумак органик бордоо. За манай Сэлэн аймгийн Хушаа сумд үйл ажиллагаа явуулдаг. Төмсний одоо үр үйлдвэрлэлийг төрөлцөө аж ахуйн элит хүч компани байдаг. Элит үр гэж компани юм аа. Бие ундраг Дархан гумаатын бордоог бол бид хүн ургамлынхаа ургалтын үед хэрэглэж 2 удаа хэрэглэсэн. За энэ бордооны онцлог нь бол урд өмнө бид бол Оросын бордоо тэгээд гумаад 7 гэж Орос хэрэглэдэг байсан. Тэрнээс арай өөр юм байна. Энэ одоо ингээд бусад бордоог ботход Оросоос орж байгаа бордоог ботход микро элемент нь олон 4-5-6 микро элемент илүү хийж өгсөн. Дээрээс нь ауксын гибридийн метин одоо өсөлт нэмэгдүүлэгч тийм бодис өгсөн байна. Дээр нь күхэр гээд одоо элемент хийсэн байна. За күхэр бол одоо сүүлийн үед бол Оросын элдвэрт бол энэ күхрийг бол сүүлийн үед бол бусад бүх бордоотой бол холж өгдөг болсон. Күхэр чинь өөрөө бусад бордооныхаа үйлчлэлийг нэмэгдүүлдэг. Тийм ургамалд хүртээмжтэй хэлбэр шийдвэрлэдэг тийм бордоо юм байлаа. Тэгэхээр энэ жилийн үед эдний энэ Дархан гумаатын хийж байгаа гумаат бол одоо манай ургацыг бол ер нь бол 30% нэмэгдүүлдэг гэж би бодож байна. Өнөөдрийн байдлаар бид бол төмсөөс өхөн 280-аас 30 центнерийг бол авч байна. Яг ийм бордоо хийсэн хэсэгтээ. Тэгээ бид бол энэ жил бол анх удаа хэрэглэсэн, турш үзлээ. Төмсөнд бол үнэхээр энэ бол сайн бордоо юм байна гэдгийг бас харлаа. Тэгээ. Дээрээс бид бас эдний компани бас Элиза бактери гэж одоо бас бактерийн бордоог хэрэглэдэг байсан. Тэр ч гэсэн ялгаагүй амьд бактери. Яг тохиромжтой нормоор нь яг хэрэглэхдээ тэр урагцаас өгдөг тийм бордоо юм байна. За эдний хувьд энэ жилийн хувьд энэ гумаатын бордоо нь бол ер нь бас нэг онцлог нь тундас үүсдэг юм байна. Тэгээд ер нь Орос найрлаган бол ер нь бол найруулд явахдаа ерөөс тундас үүсэхгүйгээр гоё жиг цацаг тийм цацагддаг бордоо юм байна. Тэгээд Орос норм бол Оросын бордоогоос арай бага, нэг дахин бага норм орж байна. Тийм онцлогтой юм байна. Энэ жил ямарс эхний жил бид тэр турш үзлээ энэ талбайд үзэж байна. Одоо энэ төмс хурааж байна. Энд одоо урууц бол нэлээд өндөр. Төмсний одоо булцсан олон сууж байна. Энэ бордоо хийснээр. Ер нь бол энэ бордоог хэрэглээд яг ялангуяа бол тарилтын үед хийж болж байна. Дараа нь бид бундуултын үед бол бундуултын ихэнх үед бол хийхэд бол булцууны тоо олон болж байна. Тэгэл араасаа мэдээж бусад үйл ажиллагаа тэр услага хийж ингэх бол нааш аяндаа тэгээд масс нэмэгдээд ингээ урус нэмэгдэх тийм онцлогтой юм аа гэдгийг бас би бас мэргэжлийн хүний хувьд эрдэмтэн хүний хувьд би бас энэ харлаа. Энийг сайн бордоо байна. Тэгээ манай тариалагчид энийг бас цаашдаа энийг бас цаашаа үйл ажиллагаанд газар тариаланд энэ төмсөндөө хэрэглэл гэдгийг бас зөвлөмөр байна. Хоёрт бид ганц төмс биш. Бид байцаанд хийж үтсэн. Сонгонд хийж үтсэн, луунд хийж үтсэн. Луумгийн маас бол огцон нэмэгдэж байна. Хийгээл ерөөс 14 хоногийн дараа бол маас бол ерөөс мэдэгдэхүүс нэмэгдэж байна. Байцааны боолт хурдан байна. Ер нь бол энэ бол харахад бол ерөнхийдөө бол бид мэргэжлийн үнээр харахад бол арай өөр юм байна. Тэгээд мэдээж энийг судалгаа хийс эрдэмтэд судлаачид бол мэдээж дүнгийн гаргаж байгаа үст тийм ээ. Би бол үйлдвэрлэлийн хувьд энийг харахад бол ямарсан бол надад бол ерөнхийдөө бол боломжийн байна. Ер нь бол ургацыг бол энийг хийгээд ургацыг ер нь бол өөрийн хүссэн ургацаа авчих боломжтой гэдэг би бол та бүхэнд бол хэлж байна. Энэ мэдээж яг чанар илүү байна. Тэр 2 төрлийн идэвхжүүлж бодис байна. Дээр нь 5 төрлийн микро элемент нэмэгдсэн байна шүү дээ. Тэр утгаараа бол ургамлын өсөлт нь өөр байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол би бол өсөлт энэ бол дангаараа Монголд одоо бол ингээд та нар энэ үйлдвэрийн тууштай ажиллах юм бол ингээд ерөөсөө Монголын газар тариалны тариалчдын тарьж ургуулсан ургамлын урус нэмэгдэн гэж бодно. Би бол одоо Оросын бордоо авахгүй. Энэ болж байгаа юм чинь би бол энийг л хэрэглэнэ. Дархан гумак органик бордоо.